За тэгээд та за хоёул цэцэг нас ишин тавьчих. Тэгээд таас камер руугаа харж агаад хард охиндоо хандаад хэлэх өгөөр бүгдээр дамжуулъя. За сайн байцгаана уу цэцэгт мэдлэгээний хамт олон байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүгд өнөөдөр мөх цэцэгчийн гэрийнх нь гадаа хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хайртай охиноос нь ээжтэй төрсөн өдрийн мэнд хүргээд бид бүгдээр энэхүү сайхан цэцгийг явуулсан байгаамаа. Ингээд бүгдээр орж гинтийн бэлгийн орцгоо. За сайн байна уу та? Мөнх цэцэг. За энэ өдрөндөөс танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За манайх цэцэгт мэдлэгээ компаниас явж байгаамаа. За тэгээд танд маань энэхүү цэцгийг мэдлэгээний хамтаар явуулсан байгаа. Хинээс гэж бодож байна та? Том охиноос л байлгүй. За танд явуулсан мэдлэгийн дүүн танд уншаад өгье. 9% ширхгийн тоогоор ээжтэй би дэндүү хайртай. Эвэлсэн сүгэн залгсан болохоор ээж минь та бурхнаас ч илүү халуун хөвлөд тань амьсан юм чинь хайрлахгүй байхын аргагүй. Харин бүвээгэр өсгсөн болохоор хаанаас ч байсан ээжтэй л очино. Та минь эрүүлэнх урт удаа наслаарай. Тандаа хайртай шүү. Төрсөн өдрийн минь түргий том охин чанцалт олмын гэр бүлээс гэсэн байгаа. За тэгээд танд хөө сайхан цэцгийг хайртай охиноос нь мэдлэгээний хамтаар явуулсан байгаа. За та бас хайртай охиндоо хандаад. За тэгээд та за хоёул цэцэг нас ишин тавьчих. Тэгээд бас камер руугаа харж агаад хайртай охиндоо хандаад хэлэх өгөөр бүгдээр дамжуулъя. За охиныхоо гэр бүлд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ миний хүүхдүүд эрүүл сайхан ажил төрөлд нь өндөр амжилттай байгаарай гэж хүсье да ээж. Ээжтэй үргэлж сайхан. Хоёр хүүдээ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Миний хоёр хүү хүүхдүүдийнхээ хамтаар сайн сайхан амьдраарай л гэж хэлээ дөө. Хамгийн гол нь өвчин зовлонгүй эрүүл энхэл байх хэрэгтэй шүү. Баярлалаа ээж, маш их баярлалаа.